Great work. Хуучин төв зөвлөх байгууламжаас туулгад зутгаж байгаа усны дээж яг ийм байдалтай харагдаж байна. За тэрүүн орж ирсэн биологийн цэвэрлэгээр орж ирсэн ус маань бол ерөнхийдөө иймэрхүү байдалтай байдаг. Энэ доотлолт нь тунц байгаа. Энэ тунцыг одоо бактериар бид нар одоо үржүүлж ажиллаад энэ маань өшөө илүү биежиж тунгарсны дараа бид нар энэ хөдөлгөөн биореактораар оруулсан энэ усыг бид нар флокуляцаар доош нь тунгааж авч байгаа. За энэ үед бол тунгааж байгаа ус маань иймэрхүү байдалтай харагдаж байна. Үүний дараа одоо дамела тунгаагуур одоо сая та бидний харсан энэ тунгаагуур ороод ус маань ингэж харагдаж байна. Хамгийн сүүлд одоо эндээс гараад бид нар халдваргүйжүүлэх одоо ширхэг шүүлтүүргээ дараагийн тэр харагдаж байгаа байшин дотор дараагийн технологи байгаа. Ширхэг шүүлтүүр маань яг хөө гэхээр энэ цэвэрлэг гарсан саяны ширхэгтэй энэ бодисуудыг 10 см орчим одоо хайрга тэгээд дараад нь 60 см орчим одоо элс тэгээд метр орчим зузаантай ийм одоо үнсэн нүүрсэн давхаргаар дамжуулж шүүгээд эцэст нь бид нар дулааны цахилгаан станцуудад нийлүүлж байгаа цэвэр ус маань ийм ус байна. Энэ бол манай ард түмний манай улсын хөгжил дэвшилт нэг болонгоёо Улаанбаатар хотын хөгжил дэвшилт асар их үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Бид энэ сайхан одоо түүхэн бүтээн байгуулалтыг манай ард түмэн хизээч мартахгүй байнга дурсаж явах болно. Монгол Америкийн ард түмний хооронд бий болсон энэ сайхан найрамдал нөхрөлөл энэ 3 дахь хөршийн сайхан түншлийн бэлэг тэмдэг болсон ийм сайхан үйлдвэр баригдаж байгаад би чин сэтгэлээсээ баярлж байна.